За сайн бацгаана уу. За өнөөдрийн мэргээр уншлагаар зүг ярьцгаа да. Уншлагаар юу унших вэ гэхээр сүүлийн үед амар их мэдэрдэг байгаа нэг юм өнгөрсөнд байсан шарахтай ч юм тиймэрхүү юмнууд. Тэгээ ер нь бол уус хүн болгонд байдаг. Тэгээ энийг үзэх хүмүүс ингээд нөгөө өнгөрсөнд одоо ямар нэг бүтээгүй харилцаа тий ихэвчлэн ер нь нэг тийм хосын харилцаан дээр амар их тийм энерги зуралт амар үүссэн байдаг байхгүй юу? Тавьж явуулахгүй аюух бодоод яах вэ мал ийгүйсэн бол гэ бодоод эсвэл хаач чадах чинь аль нэг юм бодоод ингээд ерөөсөө нөгөө хүнийхээ энергит нөлөөлөд эсвэл бодол санаанд нь орж ирээд байдаг ч гэх юм. Тийм нэг л нөгөө нэг тийм амархан угаасаа ер нь хүн мартамж гэдэг тийм амархан ажил биш л дээ нэг шүүд. За одоо болоо мартаа гээд тархин шийдээ зүрхэн дагч 100% шууд робот шиг бас болчдөг юм байдаггүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээний зарим тохиолдолд нөгөө цаад хүн нь энэ хүнээ санаад байгаа тохиолдолд ч гэх юм уу те нөгөө нэг байн бодолд нь орж ирэх ч юм уу зүудэнд орж ирэх зүйлс байдیں۔ Тэгээд энэ талаар одоо уншилгаа хий гэж бодлоо. Энэ ингээд яадаг вэ гэхээр нөгөө амьдралд нь жоохон тийм зарим тохиолдолд аюу их тийм тэг болоод байдаг. Тийм зарим тохиолдолд аюу нөгөө ирэх ёстой юм хаадаг тиймэрхүү юм байд юм. За тэгэхээр тэр энийг бол би тань та тавьж явуулж чадахгүй байгаа тэр зүйлсийг шарах тэр харилцааг цааш нь үргэлжлүүлэх үү яах ёстой энэ танд яаж нөлөөлөд байгаа талаар уншилгаа хий гэж бодлоо. Тэгэхээр өнгөрсөндөх шарах чинь танд яаж нөлөөлж байгаа вэ? Тэгээд хайр дурлалын тал дээр танд ямар энергийн зуралт үүссэн байгаа вэ? Тэгээд танд ямар энергийн зуралт үүссэн байгаа вэ гэдэг дээр ер нь бол тавьж өгье. Өдрүүдэд тэгээд 3 өдөр сонгоно. Гурлаа гараад ирлээ. За. Зорилгоо аюу тодорхойсон болохоор шууд гараад ирлээ. За нэгэн дээр нь бол ингээд Queen of Wands байна. The World, King of Wands. За хүзрүүдийг маш анхааралтай хараад тэгээд аль сонгосон хүзрүү та мэдээж аль татагдж байгаа сонгодог, аль таалагдж байгаа сонгодог те аль эсвэл ямар содон санагдсан ч юм уу те яаж санагдсан гэж болон зүгээр л энэ гэл нэг анхны инстинкт ч юм уу нэг тийм аим гүн байх шаардлагагүй. За таныг сонголтоо хийсэн гэж бодож байна. Queen of Wands, the World, and хатны сава. За дэлхийн ертөнц гэдэг хүзэр байна. Тэгээд хааны сава гэдэг хүзэр ийм 3 хүзэр байгаа. Тэгээд зургийг нь харж болно. Юунд ч татагдчих болно гэсэн зүгээр яагаад ч юм байж болно шүү дээ. За окей. Ингэж таарлаж байгаа. Okay, so
За Queen of Wands эхний үзүр байна. Тэгээд за энэ дээр бол яах вэ гэхээр уг үзүр маань бол хатан саваатай нэг талдаа цэцэг барьсан, урд нь хар муур байна. Queen of Wands хатны саваа. За Chariot. Та ер нь өөрөө зүүн сонгороо ч юм уу те ер нь бол мэдж байгаа. Гэхдээ танд бол тэгтлээ бас нэг тийм нөлөөлөхгүй байна. Гэхдээ та тодорхой хэмжээгээр мэдрэмжүүгээ эргэж жоохон харж байгаа байна. Танд ер нь бол тийм зүйл байх нь байгаа. Танд шарах хайр дурлалаас үүдсэн шарах байх нь байгаа гэж байна. За би энэ төлөв хайр дурлал талдаа яригсан. Тэгээ одоо энэ бол яг нөгөө гарч ирж байна. Тэгээд ер нь бол шийдвэрээ хийгээд салсан ч гэсэн тодорхой хэмжээгээр нэг жоохон эргэн харж бодох тийм зүйл бол ер нь бол болоод байгаа юм байна. Тэгээд хуучин одоо бол таны одоо амьдрал бол ингээ харьцангуй хэвэн голдролтой орж байгаа ч юм уу те. Тэг өнгөрсөн үед та хоёрын харилцаа нэлээд токсик, тийм жоохон obsessed, тэг токсик маягийн байсан юм байна. Тэгээ одоо л ингээ танд өөр сонголтууд харагдаж байгаа. Та өөрийнхөө сэтгэл зүй өнгөрснөх зүйлээ мартаад ер нь өөрийнхөө юм тайван тогтвортой байдлыг үүсгэх гэж аюу хичээж байгаа юм байна. Тэгээд мөн өөрийнхөө амьдралыг шинээр эхэлж байгаа юм байна. Тэгээ гэхдээ өөрт чинь бол ингээ ингээд өнгөрсөн зүйлс ингээ бодогдоод гэтээ та зөв шийдвэр гаргасан гэдгийг мэдж байгаа. Тэгээд танд ингээ сонголт байгаа гэж хэлсэн. Тэгээд тэр сонголт чи илүү амар амгалан аюу тийм зөв юм одоо ийм токсик харилцаагаа бодвол бүр шал сэргээрээ маш зөв юм суурьтай бие биендээ аюу тийм эрүүл хайр дурлалыг үүсгэх тийм сонголт ер нь ирж байгаа юм байна. Ер нь бол танд тийм сонголт ирж байгаа. Тэгээд та өөрийнхөө амьдралыг ер нь бол ингээд ер нь шинээр эхлүүлээд аюу шийдвэрээ хийсэн. Тэгээд өөрийнхөө бас өнгөрсөн тэр тухайн мэдрэмж тэр зүйлээсээ гарах гэж аюу хичээж байгаа. Тэгээ ер нь бол ингээд ер нь харьцангуй аюу тогтун аюу дэжгүй болсон юм байна таны сэтгэл зүй. Гэхдээ ер нь бол үе ингээд сэрвэлзээд ер нь танд ингээд орж ирдэм юм. За. Тэгээ шинэ эхлэл таны амьдрал ер нь бол шинэ сонголт ороод ирсэн байгаа юм байна. Ер нь бол ирж байгаа ч юм уу те ойр хугацаанд ер нь бол шинэ эхлэл ер нь ирж байгаа. Аюу ойрхон ирж байгаа ч юм уу аль таны эсвэл бие биенийхээ царай зүсийг хараад хилжээж ч магадгүй юм.
Тэгтээ та түлхүү жоохон ганцаараа байх сонирхолтой байгаад шиг байна. Нөгөө яг нөгөө сэтгэл зүйн хүндүрчин ингээд стил нөгөө нэг өнгөрсөн рүүгээ жоохон харсан байдалтай. Тэгээд тэрнээсээ болоод магадгүй ер нь бол хэсэг завсарлага авах иймэрхүү юмд нэг яарахгүй байгаа. Тэг өөртөө илүү мэдээж үгүй гэхээсээ илүү зүгээр ингээд нэг яарахгүй тэг өөртөө нэг өөр дээрээ төвлөрөх, өөр дээрээ ажиллах, өөрийнхөө балансыг олох, өөрөө бүр ажил хэрэг дээр өөрийнхөө одоо байр суурь тэг доктортой байдал амжилт карьераа хөөх ч юм тиймэрхүү бодол байгаад байна. Тэгээд ер нь бол танд ингээд хувь талангаас л ингээд сөүлөндөө илүү эрүүл хамтрагч магадгүй энэ таны бас ингээд soulmate гэж явдаг штэ. Тэгээд ямар ч гэсэн танд ингээд өмнөхөөс чи хамаагүй юм гоё харилцаа, хайр дурлал илүү ийм инэрэнгүү өглөөгчтэй боломжийн одоо байр суурьтай эр хүн явуулж байгаа юм байна. Тэгтээ та бол ингээд илүү өөр төрөй төвлөрөөд байгаа юм байна. Тэг өнгөрсөн дэх нөгөө нэг юунасаа нэг бодлын бас тиймэрхүү хичээл авсан юм уу? Эсвэл ер нь жоохон өөр төрөй төвлөрий. Хүнээс одоо ингээд тиймэрхүү юмд амар яарал харилцаанд яарал ингээд юу ахгүй гэж бодож байгаа юм шиг байна. Тэгээд харьцангуй та өөрөө ингээд нөгөө нэг юугаа балансаа олох гэж амар хичээж байгаа болохоор учиргүй юм энергийн зуурай ч юм уу те танд учиргүй амар хүчтэй нөлөөлсөн юм бол байхгүй. Та өөрөө энийг аягүй сайн хандл хийж чадаад байгаа юм байна. Тэгээд яг уу нэг төрлийн нөлөөлж байгаа гэвэл та мэдээж ийм харилцаанаас болоод илүү өөртөө төвлөрөх шийдвэр гаргасан байх. Гэхдээ энэ шийдвэр бол тийм одоо тийм үгүй одоо бас юу биш л те. Ер нь л өөртөө төвлөрч болно. Тийм төвлөрөөч эхлээд мэдээж одоо хүн ямар нэг сэтгэл зүйн асуудалтай байгаа шүүд нийгмийн харилцаанд орохоосоо төрүүлээд өөр дээрээ ажиллаад өөрийнхөө зэгцийг олсон дээр юм шиг санагддаг шүү дээ заримдаа. Тэгэхээр яг тэрэн дээр л явж байгаа. Тэгээ өөрийгөө илүү хайрлах, өөрөө илүү бүтээх карьер хөөх. Гэхдээ мэдээж цахиусаас юу зөвлөж байгаагаа гэхээр ер нь л тийм нэг учиргүй яардгүй маа гэхэд энэ харилцааг бол хүлээгээд аваа л гэж. Тийм тэгээд мэдээж өөртөө цаг өгнө гэдгээ өөрөө чинь бие даасан байдлыг хүндлэх хүн байж чадна. Таныг ер нь л өөрийгөө гээд карьераа гээд ингээд энэ өөрлөгөө төвлөрөх хүсэлтэй байгаа гэдгийг чи юу хүндэлж чадхаар тэр чинь орон зайч өгч чадхаар хүн байна. Магадгүй өмнөх хүн чинь тийм биш илүү нэг юм хумих ч юм уу базах маягтай байсан бол энэ хүн өөрөө чинь сул тавиад өөрөө чинь байлгаж чадна, өөртөө чинь хамтарч чадна гэж гарч ирж байна. Илүү эрүүл гэсэн үг. Тийм ямар ч тийм нэг юм токсик тийм атгаж эсвэл манипулят хийж, газлайт хийж ингэж доороо барих гэсэн хүн биш. Харин ч өөрөө гэсэн байр суурьтай, өөрөө гэсэн зорилготой тэгээ өөрийг чинь бас энэ дээр гоё нэгдэж чадах чадвартай хүн тэгээ өөртөө чинь энэ тэнцүү мэдрэмж эсвэл таныг өөртөө чинь хамт байж чадах тийм чадвартай хүн гэж харж байна. Тэгээ энэ хүн бол таныг одоо өмнөх хүн шиг ингэж жижигрүүлж бацах гэж
та тэр нь таалагдах гэж дуртай юм хайдаг ч юм уу тий. Тэг шаардлагагүй. Тийм болохоор та ер нь л айх хэрэггүй гэж байгаа байхгүй юу? Та хүнтэй хамт байхдаа ч гэсэн өөрөө өөр дээр анхаарч болно. Одоо хүнтэй суугаараа нөгөө карьер нь хайшилдаг, морьчилдаг гэх нэг хүмүүс ярьдаг шүү дээ. Тийм биш одоо юу гэсэн үг. Энэ хүн таныг байгарч хайрлаад энэ хүнтэй та ингээд байснараа хос мөртлөөс хамтдаа хосын харилцаанд хөгжил, хосын харилцаанд хайр, хосын харилцаа хүч юм байна. Хосын харилцаа хамтрал юм байна гэдэг тийм шин тийм гоё мэдрэмжийг өгөх болно. Тийм шин зорилготой орж ирж байгаа. Шин одоо юм хувь тавилангийн эхлэл байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та өмнө нь хосын харилцаа гэдэг нь токсик. Хосын харилцаа гэдэг нь хатгадаг, би нэгээ гинжилсэн юм шиг байдаг гэдэг бодолтой ингээ хумигдаад хэрвээ ингээ өөр дээрээ анхаарах гэж бол энд бол хамтарч бол илүү хүчтэй байх тийм баг болж чадах тийм хайр зүгээр хайлтдаг хүн боломжийн байр суурьтай тийм хүн танд орж иж байгаа байхгүй юу? Тэгэхээр яг таны энергийн зураа бол яг өмнө таны тархинд байна. Тэг өнгөрсөн хүн ч гэхээсээ илүү та өөрөө тийм нөгөө нэг юм трама ч юм уу буруу харах үнцг ингээд өөртөө авцсан байна. Та өөрийгөө ингээд юу ах магадaltaй. Жохон ингээд блоктой байлгаад ах магадaltaй. Тэгэхээр та өөрийнхөө яг энэ юун дээрээ хайр дурлал, хосын харилцаа гэдэг харах өнцгөө жоохон өөрчлөөд тэгээ шинэ орж ирж байгаа зүйлсийг бас хүлээн аваад тэгээд өөртөө ч анхаарад хамтраад тэ өөрөө баланс темперс авахгүй чичээж байгаа хамгийн сайн хэрэг маш зөв тийм тийх ёстой. Нэмээд энэ нөгөө нэг блок энэ зүрхөө үрдний энэ блоко чакрага нээх хэрэгтэй. Тэгээ таал одоо өмнөх сонголт чинь буруу байж таарсан болохоос хосын харилцаа гэдэг зүйл дээр бүр тэр чигтэн ийм блок үсгээд зүрхээ хааж болохгүй. Тийм та өөрийгөө хаацсан байна. За тэгээд тэрийгэл одоо харж чадах юм бол зүгээр ер нь л темперэнсээ бариад өөрийгөө хөгжүүлээд байж байгаа юм маш сайн хэрэг. Тэгээд таны энэ харилцаанаас үүсэх хамтрал ч юм те энэ зүйл чинь таныг болохоор шүү дээ илүү юм хөгжүүлнэ. Илүү юм та одоо яг ингээд шууд өөрийнхөө карьер дээрээ явах юм бол яг үүндээ нөгөө нэг жоо практикл болчихж байгаа байхгүй юу? За. Тийм. Ten of Pentacles гарч ирж байна. За энэ бол угаасаа та зүрхээ нэгээд за одоо ирж байгаа энэ одоо шин боломж хайр дурлал дээр зүрхээ нээж чадах юм бол тэгээд тэрэндээ за энэ сүүл гарч ирсэн үзрүүд маань юм байна. За тэгэхээр таны өөрийн өнгөрсөндөх харилцаанаас авсан энергийн блок байна. Та өөрийнхөө майндсет дээр ингээ блоклчод тэр чигт нь ингээд амьдралыг ялгаж салгаа тэгээ илүү өөр дөрөв төлрийг идэг илүү хүчрэг эмэгтэй болъё л гэж бодсон юм шиг байна. Тэгээд бас өнгөрсөнд бас нөгөө байсан харилцаа чи өөрийн чинь илүү их боож исэн ч юм уу эсвэл ямар нэг ингээд өөрийнхөө одоо ганц бай байхдаа ингээд хобби те бүх юмаа ингээд амар хчлөөтэй хийдэг гэсэн бол өнгөрсөнд хосын харилцаа чинь тэр бүхний чинь жоохон боомлоод
жоохон илүү өөрийнхөө таал нийцүүлэх ч юм уу тийм таа ч гэсэн өөрөө ирэхгүй ингээ өөрийгөө багаар алдчихж байгаа юм шиг мэдрүүлж авч байсан юм байна. Тэгээд одоо ингээд салцсан өнөө та өөрийгөө сонсон байгаа даахгүй нэг талаасаа тэгээд шийдвэр гараад ингээд салсан. Гэтэ ингээ хосын харилцаа гэдэг нь ийм юм байна гэдэг нэг тийм танд шал буруу юм бодол ороод ирсэн. Тэгээ яг үүндээ хосын харилцаа хамтдаа хөгжиж чадна. Ганцаараа байснаас илүү хамтдаа илүү хүчтэй баг гэхдээ илүү амьдралын бат бөх суурийг тавьж чадах тийм харилцаа байж чаддаг зөв харилцаа бол та зүгээр яг ямар нэг кармик ч юм уу мод шидэгээ таарсан байх. Гэхдээ амьдрал тохиолж байгаа зүйлс бүгдэнд талархаад өнгөрөх хэрэгтэй. Тэгтээ тэргүй амьдрал гэдэг бол зүгээр таньдаа тэнгүү ингээд хүмүүст тохирох ёстой шудрах усыг өгч байдаг. Тэгээд та бол энд ингээ ялагч болсон. Та шийдвэрээ гаргаж чадсан маш зөв. Тэгээд одоо ирж байгаа харилцаа танд одоо амьдрал чи шинээр ирж байгаа сайхан зүйл юу ингээ хаагаад байна гэхээр юм баггүй таны өөрийн траума гэх юм уу те. Тэг тийм ирж байгаа хүн чи илүү юм өглөгч юм гоё өөрөөр чинь дэмжсэн, өөрөөр чинь байлгаж чадах, өөрөөр чинь гоё чадах. Өөр чи илүү гарчих гоё ч юм уу эсвэл хин нэг нь гоё харагдаад байна гэдэг нэг хардаас ирдэг байх биш. Өөрөөр чинь бүр гоё нэгэд гоё илүү гоё байлгах тал дээр тий. Тийм гоё эрүүл харилцаа ирж байгаа. Тэгээд энэ дээр хоёр сахиусаас өгж байгаа зөвлөгөө гарч ирсэн. Энэ дээр бол танд л шинэ хайр дурлалын романс ирж байгаа. Энэ дээр маш гоё passion тий хүсэл тэмүүлэл байгаа. Тэгээд хороортоос ирж байгаа энэ сайхан зүйлсэд сэтгэл зүрхийн нээлттэйгээ хүлээн аваараа энэ танд маш гоё одоо ганцаараа байхаас илүү юм сайхан зүйлсийг өгөх чаднаа. Тэгээ та илүү мэдээж ганцаараа бүтээж чадна. Тийм ээ бид нар бүр бүх хувилбараар амьдарч чадна. Гэхдээ хорвоо ертөнц танд зөв харилцаанд ороод хамтдаа байсан илүү их баялаг аз жаргал шүү. Тэгээд ийм гоё эрүүл харилцаа байдаг гэдэгт итгээрэй. Тэгээ одоо л ингээ гоё энэ дэр бүр ингэж байгаа байхгүй юу? За тэр та өөртөө ингээд сайхан байх тусам та өөрийгөө хайрлах тусам хүмүүс энийг чинь хараад ингээ бас урамшдаг те гоё байдаг. Тэгээ та бол өнөөдөр ингээ гоё бас өөртөө илүү их гоё анхаарад ванта усан твтэй песикүрэнд ороод те өөрийгөө хайрлаараа гэж тэгж байна. Тэгэхээр таны үзүүд бол ингэж гарч ирсэн. Тэгээд танд юм аз жаргалтай гэр бүл өөрийг тэгсэн ч хүртэл та өөрийгөө алдаагүй балансаа барьж чад өөрийгөө хөгжүүлж чадсан гайхалтай гэр бүлийн баг хамтал үүсгэж чадах. Тэгээд та маань болонтой өөрөө ингээ гоё ангаагдах хэрэгтэй байна. Тэгээ өөртөө анхаарах нь ангаагдахын нэр мөн. Гэхдээ бас өөрийнхөө тэр буруу одоо нөгөө нэтгэл үнэмшлээ бас давхар ангаахыг зөвлөж байна. За танд амжилт хүсье. Эцсийн дүндээ бол яг та өөртөө блок үсгээд байна л гэж ойлгож байгаа гэсэн үг. За хоёр дахь үзэгчдөө тавтаа морил. За энэ дээр бол өнгөрсөн дэх зураг энергийн зураг байна гэсэн мэдээж та тэр бүхнээсээ явсан нь бол ойлгомжтой явсан байна. Та амжилттайгаар шинэ эхлэлийг эхлүүлж чадсан. Тэгээ өөртөө илүү сонголттой, илүү элбэг хангалуун өмнөхөөсөө илүү ахиж чадсан. Шинэ эхлэлийг багаар
бүтээгээд явж байгаа. За энэ дээр юу харагдаж байгаа вэ гэхээр та хэдэн өнгөрснөөс яваад шинийг эхлүүлээд явж байгаа ч гэсэн таны нөгөө нэг өнгөрсөн дэх харилцааны шархчам өнгөрсөн дэх харилцаанаас одоо хүртэл жоохон нэг тийм ачаа танд байгаад байгаа юм. Дуусаагүй ямар нэг зүйл байгаад байна. Тэгээд энэ хосын хүзэр ингээд доош харцсан. Ер нь хосын харилцааг дуусгаад явсан байлаа гэхэд одоо хүртэл нэг юм холбоотой ямар нэг юм байна. Юугаар холбогдсон ба юм бэ? Ямар нэг тийм үүрэг хариуцлагаар ямар нэг тийм хэрвээ хамт ажилдаг ч юм уу байсан бол тэр хамтын юм дуусаагүй ч байгаа юм. Тэ хачаанаасаа сулраагүй байгаад байна. Тэг өнгөрсөн дэх харилцаа чинь таны бол мэдээж заяаны хань маань бол байгаагүй. Тэгээ одоо өөртөө үүсгээд ингээд явж байгаа шинэ эхлэл чинь мэдээж зөв. Тэгээ та бол өөрийнхөө сансандаа хүрч чадна, танд урагшлах, суралцах тийм чадвар байгаа. Та л өөрөө нэлээд чадвартай хүн байна. Тэгээд шинээр эхэлж байгаа амьдралдаа бол ингээд маш итгэлтэй байж чадж байгаа. Өөртөө сонголтыг үүсгэж чадж байгаа. Гэтэ өнгөрсөн дэх нэг тийм ажиллаараа холбогдсон байсан юм. Ямар нэг юм чинь холбоотой хэвээрэл нэг юм үлдсэн л байгаад байгаа. Одоо ч гэсэн ингээл нэг зурлаад нэг тийм уулзахаас одоо холбогдохоос өөр аргагүй байдалтай байгаад байгаа. Эсвэл хамтдаа байхдаа ямар нэг юм ихлүүлжсэн тэрний чинь жоохон нэг ачаана өөр төрчүй үлдсэн юм уу? Дуусгаагүй нэг тиймэрхүү л тийм дараатай юм харагдаад байна. Тэгээд ямарсан ард нь бол гарч чаднаа. Тэгээд удахгүй дууснаа л гэж хэлье. Тэгээ ер нь бол одооны байгаа сонголтууд ч юм бол маш зөв. Суурь нь баагаар тавиад өөртөө сонголтыг үүсгэж чадаад явж байгаа ч юм бол маш зөв. Тийм гоё. Одоогийн байдлаар бол та илүү өөртөө л төвлөрөх юм шиг харагдаж байгаа. Яг 4-1 нь яг илүү амар амгалан тал руугаа мэдрэгдэж байна тий. Илүү өөрлөгөө төвлөрөөд өөрөө хийж бүтээхтэй илүү анхаарад байр суурь эрх мэдэлтэй илүү анхаарад явах юм шиг байна. Тэгээд мэдээж ямар нэг суурийг тавина гэдэг том зорилго тавиад явж байгаа бол мэдээж тийм хурдан байхгүй. Тэгэхдээ таны хүсэл бол биелнэ. Таны нэг жоо өөр зээлмэл байгаа ч юм шиг. Тэг доосаагүй юм барагдаад. Тэрийг одоо удахгүй дуусгаа яаж игээ ард нь гарчхал юм шиг байна. За тэгээд тэр өмнөх харилцаанаас одоо ингээд одоо нэг ямар нэг үүргээр ингээд нэг нэг хамт захтай эхлүүлсэн ямар нэг юмны нэг ачаан дуусаагүй байна гэд яригдаад байгаа шүү дээ. Тэр чинь болохоор яг дараагийн өөрөө чинь нөгөө нэг гоолнд жоохон удаашруулаад хэрвээ ингээд хамт өөр тавьсан байсан бол тий өөрөө ингээд хурдганы шинэ юм хийх гээд тэгэхээр тэрэндээ ингээд нэг жоохон яг удаашраад байгаа юм шиг мэдрэмж төвчж магадгүй. Тэгээ мэдээж энэ ч удахгүй дуусаа тэгээд тэгээд аль болох хэмжээнд нь ард нь гараарай. Тэгээд ямар ч гэсэн өөрөө чинь сонголт бол маш зөв. Өөрийгөө хөгжүүлээд та өөрөө бүтээж чадах, та өөрөө бүтээгч хүн.
та өөртөө сонголт элбэг хангалтанд бүтээж чадна. Тэгээд та өөрөө ч эндээ итгэлтэй байгаа. Та өөрөө хэн гэдгээ мэднэ. Та хүслээ биелүүлж чадна. Зүгээр одоо баг цагийн бодлын хүлээс бол зовнил бол байгаа. Тэг энэ дээр нэг юм түүртэй ингээд стресстэй байхаар ер нь бол угаасаа өөрчилж чадахгүй юм зөв шууд тулаал гараал дараа нь яах вэ гэдгээ бодно гэхээс шиндээ хэд төвлөрөөл их хэрэггүй. Тэндээ нэг сүхрөөд унаад стресстэй байх хэрэггүй. Угаасаа тэгээд тэнэ болоод өнгөрөөд явцсан юм яах вэ? Энийг бол тэгээд дуусгана. Тэгээд өөрийгөө нэг тиймэрхүү одоо өөрчилж чадахгүй юмс болж унгаагаад хэрэггүй. За ийм 2 Angel-ийн хуудас гарч ирсэн. За энэ дээр you have special bond with animals. Та амьтантай ингээд амар тийм холбоо үүсгэж чаддаг. Тэгээд таны ингээд тэжээвэр амьд болон тэгээд Деважингаас одоо энжлүүд таныг одоо харж хамгаалж байгаа. Тийм гоё сэтгэл дүүрэн ингээд стресстэд уналтанд ороодохгүй цоглог байгаарэ. I'm the angel of families. Би бол гэр бүлийн хүмүүс сахиусан тэнгэр тэгээд таны амьдрал сайн сайхан зүйл ирж байгаа. Үүнд итгээрэй. Окей. Тэгэхээр 2 дахь өдөр маань дууслаа. Танд амжилт хүсье. За 3 дахь өдрийн хувьд бол хааны сава байгаа. За энергийн блок нь өнгөрсөн дуусаагүй ажил нэг бол юм нөгөө хамтрагчд жоохон тийм токсик хамтрагчд байгаад тах шүү. Ингээд хамтарч исэн хамтрал нь ингээд дуусаагүй. Тэгээд нэг юм хил ам нэг юм ов залмих яар өрөөр ясан ховж ивтэй. Тиймэрхүү нэг юм энергийн зураа байгаа юм. Ер нь бол нэг юм таарахгүй хамтрагчд байсан юм уу да. Хайрцагт хийсэн илүү ер нь тиймэрхүү юм ажиллагтад нь ажлын хамтрагч ямар нэг хамтрал хуучин байсан хамтрал нь ажил нь дуусаагүй. Тэгээд айгүй их стресстэй. Тэгээд хамтрагчд нь жоохон токсик байгаад ингээд ховж өвөхтэй ажил бүргийн хуваарлалт багтай ч юм уу тиймэрхүү жоохон блок байгаад байгаа юм байна. Тэгээд жоохон тийм сөрөг энергитэй ховж зайлмиг ихтэй байгаа жоохон блок үсгээ жоохон бохимдол үсгээд байгаа. Тэгээ мэдээж өөрт ч юм бас сонголтууд гарч ирнэ. Хамтдаа хийж бүтээх санаа нийлэх, vibe нийлэх хүмүүс бас сонголтууд байгаа. Өөрөөс тэрийг мэдж байгаа, харж байгаа. Тэгээд хамтдаа бүтээж, хүслээ биелүүлж тэр хүмүүстэй одоо хамтарснаар одоо мэдээж танд бол хамаагүй төвшин агсан, агцтай, өөрийнхөө хүслийг биелүүлсэн, гар нийлсэн, бие биенээсээ харилцсан, суралцсан тийм мэдрэмж бас харагдаж байна. Тэгээ юмд бол шийдвэр гаргахгүй байгаа нь таны блок байгаад байгаа юм. Тэгээ шийдвэрээ гаргаад дуусах хөстэй харилцаагаа дуусгаад ингээд нэг юм зуурсан жанхуурсан юмнаас ямар нэг арга гартай хамтрагчтай хэрхэн суулгах аргууд байгаа шүү дээ. Тэр ямар нэгэн аргаар хамт ажиллаж байгаа хүмүүстэй тэгээ ингээд шийдвэрээ гаргаж чадвал гацалт үүсгүйгээр цааш нь өөрт ч ашигтай байдлаар эргээд тэгээд амьдрал чинь хамаагүй тийм таны ажлын уур амьсгал ч юм уу те хамт олон уур амьсгал хамаагүй тэмцвэрч юм байна. Тэгээд энэ тал дээр бас өөрөө дотгошгоо сайн өнгөйгөө бодоорой. Ер нь бол юмд уус зуртай шийдвэр гаргах чадвартай байх нь бол их хэрэгтэй. Тэгээд шийдвэр гаргах тал дээр бас хэтэрхий эргэлдэж бодоод байгаа юм байна. Тэгээ энэ тал дээр яах вэ?
сайн бод. Тэгээд та яг дотоод зүүн сайн унгааж юм сонсохгүй юу. Тэгээд логикоор ч гэсэн бодоод үзэхгүй юу те. Ер нь бол хамтралын тал дээр аюу тийм шарахтай, стресстэй, токсик байж харагдаж байна. Өөрт ч юм бол чадвар байгаа, бүтээх чадвар байгаа. Тэгээд юм ажлын ачаалал тэгш бус хуваарлсан, ар өрөөр худал хурмаг ховж өв тараас нэг юм хөө блок бол байгаа гэж харагдаж байна. За сахиусны зөвлөгөө харъя. Сахиусны зөвлөгөө ямар байна вэ гэхээр за сахиусын хүйзрүү нь болохоор I'm the angel of the peace. Би бол амар амгалангийн сахиусан тэнгэр. Тэгээд би таны илүү амар амгалан тэм зөөлөн замаар явхад замчлах болно. За Aurora гээд сахиусны хүйзрүү нь болохоор та өндөрт хөөрн дүүлэн нисэж байна. Гэхдээ таны энэ байдал бол бусдыг ингээд жоохон сүрдүүлж айлгаж байгаа. Гэхдээ энэ бусдын энэ реакшнаас өөрийгөө битгий бууруулж тохируулж харьцахгүйрээ удахгүй таны үлгэр дуурайлал бусдад хүрэх болно. Бусад хүмүүс таны энэ онцгой байдлаас үлгэр дуурайлал авах болно гэж хэлж байна. За ер нь шийдвэр гаргах зүйл нь нэг талаасаа бусдыг жоохон өвөөцөх байж болох юм байна. Гэхдээ энд бол та өөрөө чин сэтгэлээсээ дотроос сонсоод зүү гэж бодож ивэл шийдвэрээ гарга. Тэгээд дараа бол ихэнх тохиолдолд хүмүүс ингээ бусдын сэтгэл хөдлөл ямар байхад тохируулаад өөрийгөө аягүй хорж барьдаг. Гэхдээ та яг чин сэтгэлээс энэ зүү алхам муу юм аа гэж шийдэж чадчихвэл энэ бол та өөртөө үнэнч байхаа сонгох хэрэгтэй. За танд амжилт хүсье.